Өнөөдөр ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Тус намынхан сонгуульд ойртож байгаа хугацаа ойртож байгаатай холбогдуулан зарим намуудыг сонгогчдыг тойрогоос тойрог руу зохион байгуулалтаагаар шилжүүлэх хууль бус арга хэрэглэж байгаа тухай баримт мэдээллүүдийг дэлгэсэн байна. Хөдөө орон нутгийн сонгогчдын тоо цөөхөн сонгуулийн эрт 60%-аас хэтрэхгүй болсон энэ үед сонгогчдыг шилжүүлэх нь саналын дүнд шууд нөлөөлж хөдөө орон нутгийн сонгогчдын сонгох эрхэнд халдсан бохир арга болж байна гэж ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эрхэнбаяр мэдээллээ. Тухайлах юм бол улсын хурлын сонгуульд Хөвсгөл аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Энх хамгаалангийн тойрогт 2400 орчим сонгогч. Мөнхбаатарын тойрогт 720 сонгогч. Аранхай аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж Мөнхбатын тойрогт 603 сонгогч. Баян-Хонгор аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Элдв Очрын тойрогт 1900 сонгогч. Увс аймагт нэр дэвшигч Чойлсрынгийн тойрогт 2807 сонгогч саналд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалтаар шилжүүлгээ хийсэн байгаа. Яг ийм асуудал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тулгараад байна. Хөвсгөлийн сонгогчдын өмнөөс саналаа өгөхөөр 2400 орчим иргэн Улаанбаатар хотын сонгуулийн хэсгийн хорооноос хасалт хийлгэж Хөвсгөлийн 39 дугаар тойрогт шилжин бүртгүүлжээ. Энэ нь Хөвсгөлийн нийт сонгогчдын 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Улсын хурлын дарга ардчилсан намын дарга энх болд Мөрөн суманд ажиллах үеэрээ дээрх асуудлаар иргэд сонгогчдын асуултанд хариулт өглөө. Хөвсгөл аймагт манай Эрдэнэбат нэр дэвшигчийн тойрог дээр Энх хамгаалан гишүүний компани ажилчид бас 3000 хүн ирсэн байна. Ийм маягаар хөвсгөлчүүдийн сонголтыг булааж болохгүй. Монгол Ардын намынхаа компани эзтэй. Би увсын цогт Чойжл сүрэн Энх хамгаалан гишүүн Элдв Очргээд МСС компани хөвсөн ажилд 3 тандаж хэлж байгаа. Улс даяар анхаарал татсан хэдэн мянган шилжигчтэй 3 тойрог байгаа. Хөвсгөл аймгийн сонгогчдыг булааж аваад одоо өнөөдөр сая 2400 гэдэг юм бол нийт улсын хэмжээнд 60-аас 70 хүн салд сонгуулийн насны осоодын. Тэгэхээр энэ чинь бүр 2 сумын одоо санал байхгүй 2400 гэж 2 сумын саналыг бол одоо үжээ авчихсан бүр 100% авсан гэж ойлгож байна. Бүх сонгогчдыг хасаад үндсэн сонгогчд нь одоо өнөөдөр энэ үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэе. Үндсэн хуулийн эрхийг нь олгоё. Хөвсгөл аймгийн 39 дугаар тойрогт сонгогчдын саналыг үнэн шударгаар явуулж өрсөлдөхийг Хөвсгөл аймгийн ардчилсан намаас уриалж байна. Мөн шилжин ирсэн нийслэлийн сонгогчдыг Хөвсгөлд санал өгүүлэхийг зогсоох саналыг аймгийн сонгуулийн хороогоор уламжлан сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр болсон тухай энэ үеэр мэдээллээ.